наадамчдаа. Говьтай аймгийн Шарах сумын харьяат Монгол улсын тодмондоо яаж Хадваасангийн Батэрдний цолны медалга наадмын хурдан их насны мордын уралдаанд шанд сорих 178 ажны шандс түлэг тоосоо өргөхөөр гарааныхаа төхөөрөмжөн дээр ирж байгааг та бүхэн харж байна. За өнөөдөр газрын одоо хурдан шандаст морд Өвөр Хангай аймгаас, Завхан аймгаас, Говьтай аймгээс одоо гээд 3 аймгийн одоо шандаст хурдан 170 гаруй их насны морд гарааныхаа төхөөрөмж рүү одоо ирж байгааг та бүхэн харж байна. За 177 хурдан их нас бүрдгүүлсэн байгаа харагдж байна. За өнөөдрийн морд их насны мордын уралдаанд бүсийн даншиг нааданд дайрагдсан Говьтай аймгийн Дарив сумын уяач Гарвын алтан гэрлийн алаг мөр бол одоо өнөөдрийн их баяр нааданд одоо мордож байгаа харагдж байна. За мөн Говьтай аймгийн Шарах сумын уяач Дашнумын одоо хурдан бормор хэдхэн хоногийн өмнө даншиг нааданд аман гүзүүн туртаасан хурдан бормор өнөөдрийн их баяр нааданд одоо шанцаас орхоор мөн мордож байгаа харагдж байна. За их баяр наадмын одоо их насны мордын уралдаан бол хамгийн холоос буюу 24 км дээр одоо төхөөрөмжийг зоосон байна. За намрын наадам гэдэг газар наашаа цаашаа гэсэн асуудал бол одоо ер нь бараг гараагүй юм шиг одоо ингэ санагдаж байна. За Монгол улсын тодмондоо Хадваасангийн Батэрдний гэдэг хүн бол их насны мороор Монгол төрийн наадмын алтан дэвжээг түрүүгээр медалж байсан уяач гэдгийг та бүхэн сайн мэднэ. Монгол төрийн их баяр наадамд 2 жил дараал төрүүлсэн 9 мөр байдгийн нэг нь бол Говьтай аймгийн Шарах сумын харьяат Монгол улсын тодмондоо Хадваасангийн Батэрдний Даян төмөн их хөрмөр. За улсын их баяр наадамд 2 жил дараал төрүүлсэн алдарт их галын хөрөн гэж одоо цуутай хурдмөр байгаа. За банзрагчийн авраг зээрдэг гэж мөр улсын наадамд 2 дараал төрүүлсэн. Ханд орчин хонгор халдсан гэдэг мөр төрийн их баяр наадамд 2 дараал төрүүлсэн. За ингээд мордыг бол айхтар ширүүн оруулж ирснээс болоод ингээ халиагаад эргүүлчихэж байгаа одоо харагдаж байгаа шиг байна. За энд одоо хоорондоо мөргөлдөж одоо унах аюул бол одоо байгаа. За тэр хараа. Тэр хүүхэд одоо ингээд мөргөлдүүлээд одоо хүүхэд унгааж байгаа харагдаж байна. За энэ бол одоо ер нь хамгийн одоо буруу. Ингэж таралж орж ирнэ гэдэг бол өөрсдийнх нь одоо ухамсараас шалтгаалж байгаа ийм асуудал. Ийм цөөхөн морин дээр ингэж таралж орж ирнэ гэдэг бол ингээд морины хүүхэд унгааж байна. За ингээд Монгол улсын тодмондоо яаж Хадваасангийн Батэрдний тодмондоо яаж цолны медалга наадмын хурдан их насны мордын уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээр орж ирж байна. Ардын хувьсгалын 91-92 жилийн Монголын төр зэснийхөө Цэнгэл баяр наадмын их насны мордын уралдаанд 2 жил дараа төрүүлээд Ардын хувьсгалын 93 жилийн үндэсний их баяр наадамд 6 турдасан Даян төмөн их хөрөн бол өнөө цагийн шинэ мянган эхлээд эхний 16 жилд гарсан одоо Монгол төрийн одоо хамгийн одоо хурдан их насны мөр бол одоо их хурд уралдаанд төрүүлсэн Даян төмөн Батэрдний одоо хурдан хөрмөр гэж одоо хурдан цуутай төмөнх Алтай нутгийн нэрийг бол Ар Монголынхаа удам одоо цэлгэр дэмждээр ардынхаа наадмын алтан дэвжийн дээр одоо дуурсгаж байсан ийм одоо түүхтэй. За ингээд хурдан их насны мордын уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээр эргэхэд одоо бэлэн болсон. За тэр цаатлын мордыг оруулахгүй л одоо болохгүй. Ингэж одоо оруулахгүй л одоо болохгүй дараагийн юун дээр дутуу эргээд одоо хүүхдүүд бол одоо сурчдаг ийм одоо тал бас бий. За тийм учраас одоо бүгдийг сайхан оруулах хэрэгтэй. За ингээд их насны мордын уралдаанд 177 их насны мөр зурхаа дээрээ игнэлээ. За их насны мор гэдэг бол 10-аас дээш насны шигшээ онгоноод уралддаг учраас өнөөдрийн энэ их баяр наадам бол одоо үнэхээр үзүүштэй сайхан уралдаан болох нь тодорхой. Хамгийн холоос явна. Яг одоо үдийн халуунд одоо их насны мөр уралддаг. Монгол наадмын 4 мясаар бол одоо хамгийн одоо тэнгэрлэг, хамгийн одоо холоос уралдаг нь их насны мөр юм байгаа үзэгчтэй. За ингээд Монгол төрийн алтан дэвжээнд 23 төрөө 40 хэдэн айраг авч Монгол улсын тодмондоо уяач болсон. Улс улсын наадмаас 40 хэдэн айраг төрөө 60 гаруй айраг төрөө авсан Монгол улсын тодмондоо Хадваасангийн Батэрдний тодмондоо яаж цолны медалга наадмын их насны мордын уралдаан гарааныхаа зурхаа дээрээс эргэхэд бэлэн болсон байгаа. За энэ жил баруун Алтай нутгийн доосон даншиг наадмын 240 гаруй их насны морийг Ховд аймгийн Булган сумын Мөнх төрийн зээрд гэдэг мөр газар дээрээс гарч өтсөөр байгаа айргийн дөрөвт урдсан бол ардын хувьсгалын их баяр наадамд соёл насандаа айрагж байсан Говьтай аймгийн харьяат Монгол улсын аж үйлдвэрийн оюут ажилтан Манлай байж ган төмөргөнд 7 настай ягамар бас л газар дээрээс өнгөнийхөө хиттэй зуларч байгаад одоо баруун бүсийнхээ даншиг наадамд түрүү магнат урдсан. За Говьтай аймгийн 9 мулаг сумын харьяат аймгийн морин спорт уяжтай холбооны тэргүүлэгч Балбаатар өнөөдрийн хурдан их насны мордын уралдааныг эргүүлэхэд одоо бэлэн болсон харагдаж байна. За онцгой хөтлийн ерөнхий газрын Говьтай аймаг дахь салбарын одоо хамт олон бол одоо хурдан морины гарааны төхөөрөмжөн дээр ажиллаж байгаа.
За ингээд мордыг сайхан иргэнүүлсэн. За хорж идөө. Баруун бүсийн их даншиг наадмын их насны мордын уралдааны Ховд аймгийн Чандран сумын уяаж Бадмын махбодын алдсамар наадлаар гараад хөтлөлөө. Дорнод аймгийн Цагаан Оо сумын уяаж Үлзий төвтгийн Давгдорж гэдэг хүний онгон одоо хаа. Орхон аймгийн Баян өндөр сумын Бөөрөнхийн амар ойсгалангийн одоо бэлгэн төгсөн энэ халдсамар улсын наадам соёолд долоод орж байсан. Баруун бүсийн хоёр даншиг наадамд одоо айраг турдалсан Говьлтай аймгийн Шарга сумын уяаж Дашнымын бормор гараад хөтлөлөө. За энэ жил одоо даншиг их наадамдаа хурдалж одоо аман хүзүүн турдалсан Галдан хааны 370 жилийн ойн баруун бүсийн их даншиг наадам соёолносондоо айргийн тав турдалсан Говьлтай аймгийн Шарга сумын уяаж Дашнымын Даваанымын одоо хурдан бормор өнөөдрийн их хоёр наадмыг хөтлөөд гараад ирсэн бол аман хүзүүн дээр нь Бэлэг Баатрын зээрдмөр гэж нэг номертой мордсон Говьлтай аймгийн Бямбын лавгагийн зээрдмөр хоёр гараад ирсэн оршилж байгаа харагдж байна. За 3-4-ийн мордон дээр Шарга мөр гараад ирсэн Говьлтай аймгийн Халиун сумын хариад Монгол улсын ажил дүрийн ойц ажилтан улсын мандаа яач Хуваанжийн ам төмний хурдан Шарга мөр 3-4 дээр гараад ирсэн уршилж байгаа бол 250 номертой нэмнэтэ сайхан саарлмар өнгөнийхөө хэд дээр гараад ирсэн Говьлтай аймгийн Халиун сумын уяаж Амбалтын саарлмар айргийн тав дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За их насны мордын уралдаан эргэнгүүтэл одоо бормор хөтлөөд гарлаа да. Өөртөө аймаг том толгойтой эрүү сагалдраг их сайтай энэ бормор бол одоо хоёр аман хүзүү өнтер нэг төвгөр чад сорттой хээрийн амтны шиг тийм одоо сонин хийстэй одоо энэ бол одоо Сүхбаатар аймгийн Уулын сум Баян дэлгэр чигийн одоо унгамороо энэ жилийн баруун бүсийн их даншиг наадамд аман хүзүүн турдалсан Говьлтай аймгийн Шарга сумын уяаж Даваанымын бормор хөтөлсөн аман хүзүүн дээр нь Говьлтай аймгийн Халиун сумын Амбалтын саарлмар аман хүзүүн дээр гараад ирсэн уршилж байна. Саарлмарыг бат тогтох гэж 11 настай хүн унсан өнгөнийхөө эд мөрөн дээр гараад ирсэн бол айргийн 3 дээр улаан хувцастай хүүхэдтэй буурлмар гараад ирсэн Говьлтай аймгийн Бэгэр сумын уяаж Баян мөнхийн хурдан буурлмар айргийн 3 дээр гараад ирлээ. За хүндэлтэй 100 цай тамхтай юм шиг байна Говьлтай аймгийн Бэгэр сумын уяаж Баян мөнхийн хурдан буурлмар өнөөдрийн их насны мордын уралдааны 3 дээр гараад ирсэн байгаа. За нэг номертой мордсон зээрдмөр одоо сайхан зээрдмөр мордсон энэ Бэлэг Баатрын зээрдмөр гэсэн шиг санагдаад байна. Бэлэг Баатар Говьлтай аймгийн харьяат Бэлэг Баатрын зээрдмөр айргийн 4 дээр гараад ирсэн. Ингээд 4 мөр одоо жаахан зуларсан байна. За аршаа жаахан суугаад харуулъя. За их насны мордын уралдааны тэр цаатлаар нэг сайхан ягаан бормор гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. Айргийн 5 мөрний ард дээр гараад ирсэн борморыг манай зургачийн дунд харуулж байна. Энэ Говьлтай аймгийн Тайшир сумын уяаж Үлзийн ганцрын саарл халдсан гэж Сүхбаатар аймгийн Халдсан сумын унгамороо. Саарл халдсамар бол одоо Үлзийн ганцрын саарл халдсамар гараад ирсэн байна. 289 номертой хасны 4 тамхтай сайхан ягаамар айргийн 4 дээр гараад ирсэн уршилж байгаа 289 номертой. За энэ бол Өвөр ханган аймгийн Богд сумын уяаж аймгийн алдарт уяаж Доржин Сандан жигмдийн загалмар байна. Сүхбаатар аймгийн Мөнххан сумын унган одоо энэ загалмар өнөөдрийн их насны мордын уралдааны айргийн 4 дээр гараад ирсэн байна. Өчигдөр соёолон хонгормор нас нэлээд дээгүүр уралдаж байгаа жаахан аршилсан. За ингээд их насны мордын уралдааны өнгөний хэдмэр сайхан гараад суурлаа. За 5 номертой Говьлтай аймгийн Тайшир сумын Үлзийн ганцрын бормор айргийн 5 дээр байна. За арын хэдэн бөөмөрөнд Говьлтай аймгийн Цээл сумын харьяат Монгол улсын гар Жанцангийн Батэрдны одоо буурлмар цэнхэр хувцастай хүүхдэд 8-ын тоо тамхтай буурлмар тэр орж ирж байгаа харагдж байна. 339 номертой улбар хувцастай хүүхэдтэй сайхан халтармар эхний хэдэн морин дээр орж ирж байна. Энэ Говьлтай аймгийн Баян уул сумын уяаж Ганбаатрын хар ногоомор гэдэг хамгийн наадлаар орж ирсэн уршилж байна. За Ганбаатрын хармар. За тэр цаадлаар орж ирж байгаа том зээрдмөр энэ бөөмөрдийг өнгөлцөө орж ирж байгаа. Энэ бол Говьлтай аймгийн 9 мулаг сумын уяаж Бямбын лавгагийн хөрөн алдсамараа. Дорногов аймгийн унгамар энэ бол одоо очиж явахдаа бүтэн хөнсөн гараад байсан энэ зээрдмөр өнөөдөр эхнийхээ хэдэн морилоо одоо нэлээд ширүүхэн хөлтөө орж ирсэн бол Хинти аймгийн Бэрхэн тосгоны Мэритийн алтан магны унган адуу Говьлтай аймгийн харьяат Монгол улсын алдарт уяаж Сэдвийн ган төмрийн харлагмар байна. Өнгөрсөн жил 10 уралдаж 10 айрагд төрүүлсмөр. Энэ жилийн дөрөв их байр наадмын сунгаануудад тун хурдан байсан Мэритийн алтан магны унган адуу Говьлтай аймгийн Ховд аймгийн Алтай сумын уяаж Сэдвийн ган төмрийн харлагмар. Түүний ард дээр Говьлтай аймгийн 9 мулаг сумын уяаж Бямбын лавгагийн зээрдмөр. Наадлаар нь Говьлтай аймгийн Цээл сумын харьяат Монгол улсын гар Жанцангийн Батэрдны одоо хурдан буурлмар гараад ирсэн байна. За түүний ард дээр 282 номертой хүүхэд унсан улаан хувцастай хүүхэдтэй сайхан зээрдмэр ард дээр гараад ирсэн Баян Хонгор аймгийн Бууцгаан сумын уяаж Баттөвшингийн хөрмөрөө. За энэ бол одоо энэ жил Баян Хонгор аймагтаа төрүүлсэн хавчигмар өнөөдрийн урд уралдаанд нэлээд дээгүүрхэн гараад ирсэн Баян Хонгор аймгийн түрүү одоо ийм их насны цөөтэй хурдмөр өнөөдөр бас гарч ирсэн байна. За ингээд эхнийхээ хэдэн мордон дээр нэг очиё. Говьлтай аймгийн Шарга сумын уяаж Даваанымын хурдан бормор бол өнөөдрийн их насны мордын уралдааныг нэг уужуухан гараад хөтлөлөө борморны хувьд бол. За Алтай нутгийн энэ удан сайхан тал нутаг бол аргагүй нэг 50% тал нутаг гэж бол энийг хэлнэ.
Галдан хааны ойрдын галдан мушиг таан гэж 1600 оны үед Монгол улсын эрхчлөөний төлөө цогтой тэмцэж явсан ойрдын галдан мушиг тааны мэндэлсний 370 жилийн их таншиг нааданд соёл насандан айрагдаж баруун бүсийн их таншиг нааданд 16 алтын хорд 16 аралдаанд аман хүзүүн дуртасан Оволтой аймгийн Шарга сумын үеэс Даваанмын хурдан мормор өнөөдөр гараад ирсэн. Хээрийн амтэн шиг их урт хойд барив энэ төр мундаг урт энэ мормор бол одоо ирүү сагалдраг энэ ирүү төвшил мундаг мөр байна. Хамрын нүхэн тэр бол аргагүй одоо мундаг мөрний шинжтэй мөрөө. За их гүрэг дуухан тэгээд одоо энэ жил одоо тамиртай одоо сайхан дарганхан талдаа байгаа ийм мөр байна. За энэ бол Оволтой аймгийн Шарга сумын үеэс Даваанмын бормор Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын онгомор баха. За ган тогтох гэж 9 настай хүнсэн бормор ингээ гараад холдлоо. За иргэлээ. За аргагүй нэг даншиг наадмын дэвжинд айрагдд төрүүлсэн атуу гэдэг ямар байдгийг өнөөдөр бормор түмэн олонд нэг харуулхнаа түүрэггүйхэн мулталж байгаа байна. За арын хэдэн морин дээр Оволтой аймгийн Халиун сумын Гамболдын сааралбар аман хүзүүн дээр явсан хэвээрээ өсгий цагаан сааралбар бол Оволтой аймгийн Халиун сумын уяаж Гамболдын өсгий цагаан сааралбар айргийн 3 дээр гараад ирсэн сайхан бормор Сүхбаатар аймгийн Халдсан сумын унгадуу Оволтой аймгийн Тайшир сумын аймгийн алдарт байж Үлзэн ганцэргийн бормор 4 дээр Оволтой аймгийн Цээл сумын хараад Монгол улсын гар Жанцангийн Батэрдны одоо хурдан буурлмор 4 дээр гараад ирсэн 5 дээр гараад ирсэн тэр цаатлаар яваад том ногоо мөрийг манай зурагдаачийн дунд харуулж байна. Энэ Оволтой аймгийн Баян сумын аймгийн алдарт байж Ганбаатарын харамор гэдэг тэр цаатлаар гараад ирсэн байна. Улбар шарвцтай хамгаалтын цэнхэр дуулахтай хүүхэд унсан Оволтой аймгийн Тайшир сумын аймгийн алдарт байж Ганбаатарын одоо Баян уулын Ганбаатарын одоо хурдан харамор гараад ирсэн уршиж байна. За нэг хэдэн мөрөн дээр жаахан тогтёо. За эхнэстэй мордын уралдааны ард дээр гараад ирсэн харам алдаг мөр бол Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Эрдэнэ нутгийн Баян зулын байсан Хинтээ аймгийн Бэрх тусганы сангийн аж ахуйн угуул Мэритийн Алтан багны унган адуу Ховд аймгийн Алтай сумын хараад улсын алдарт уяаж Сэдвийн ам төмрийн одоо хурдан алдаг мөр гараад ирсэн байна. 289 номертой сайхан ягаан загалмар эхнэстэй мордын уралдааны өнгөний хэд дээр гараад ирсэн Өвөр ханга аймгийн Богд сумын аймгийн алдарт уяаж Доржин Самдан жигнэдийн загалмар Сүхбаатар аймгийн Мөнххан сумын унган адуу түүний ард дээр ногоо хувцастай хүүхэдтэй сайхан хонгормор гараад ирсэн уршиж байгаа харагдж байгаа юм да тэр 330 хэдэн номертой. За 275 номертой загсан намагтай сайхан харамар эхнэстэй мордын уралдааны өнгөн дээр орж иж байгааг та бүхэн харж байна. Оволтой аймгийн Дэлгэр сумын Дэлгэр жаргалын хар гэдэг мөр уршиж орж ирлээ. Загсан намагтай Оволтой аймгийн Дэлгэр сумын уяаж Дэлгэр жаргалын харамар. За цаана нь яваа хонгормор Оволтой аймгийн Баян сумын уяаж Батбаярын хонгормор. За Оволтой аймгийн Баян сумын Батбаярын хонгормор эхнэстэй мордын уралдааны 6 дээр гарч ирж байгаа харагдж байна. Дэлгэр сумын уяаж Дэлгэр жаргалын харамар 7 дээр Өвөр ханга аймгийн Богд сумын уяаж Доржин Самдан жигмдийн хурдан ягаамар 8 дээр энэ шарвцтай хөвгтэй. За түүний цаана ган төмөр алдартын харлаг мөр байгаа. За арын мөрдийг одоо манай зурагчид харуулъя. Сая одоо хүүхэд нь хөндлөн дайруулад унчаад дахиад одоо мордоод ивж байгаа энэ нүдтэй зуузаа тамхтай 402 номертой сайхан том хэрмөр эхнэстэй мордын уралдааны дундхан талд орж ирж байгаа харагдж байна. Оволтой аймгийн Хөхмөрд сумын уяаж Баавган хэрмөр Сүхбаатар аймгийн Уулын сумын унган мор байгч вэ энэ хэрмөр. Энэ нааталд ивж байгаа улаан хувцастай хүүхэдтэй хэрмөрчд Оволтой аймгийн Дэлгэр сумын Нямбаатрын хэрмөр гэж энэ нааталд ивж байгаа энэ хөхөлтэй хэрмөр. Оволтой аймгийн Дэлгэр сумын уяаж Нямбаатрын хэрмөр гэдэг энэ одоо явж байгаа харагдж байна. 330 номертой бараан хувцастай хүүхэд унсан хэрмөр тэр хамгийн цаадлаар уршиж байгаа харагдж байна. Оволтой аймгийн Цээл сумын уяаж Монгол улсын чинь дүүрийн нэмэх хоёрын хэрмөр байна үзчихтэй. Сая одоо даншигт нэлээд дээгүүр гарч ирсэн Оволтой аймгийн Цээл сумын хараад Монгол улсын чинь дүүрийн нэмэх хоёрын хурдан хэрмөр тэр дунд талд ороод ирсэн уршиж байгаа харагдж байна. За харшаа сууя гэхэд за эхнэстэй мордын уралдааны арын хэдэн бөмөрөн дээр ямар морд гарч ирж байгааг бүгдээрээ сайхан харъя. За ингээд эхнэстэй мордын уралдааны арын морд нэг 23-4-оор уршиж байгаа мордыг манай зурагдаачийн дунд одоо харуулж байна. За 190 номертой хөхөлтэй шар барилгын касаг өмссөн хүүхэд унсан 190 номертой хөхөлтэй хэрмэр Оволтой аймгийн Халиун сумын уяаж Дандрбаатарын хэрмэр энэ уршилж байгаа харагдж байна. Дандрбаатарын хэрмэрний урд талд 312 номертой юм шиг байна. Улаан буурлмөр Оволтой аймгийн Бэгэр сумын уяаж Баян мөнхийн улаан буурлмөр гэдэг тэр дунд талд нь ороод ирсэн уршилж байгаа харагдж байна. За өнөөдрийн эхнэстэй мордын уралдаан ч ер нь гангааш уралдаан болох нь да. За 282 номертой шар барилгын касаг өмссөн хүүхэд унсан сайхан зэрдмөр уршилж байгаа нь Баян хонгор аймгийн Бууцган сумын Баттүшингийн зэрд гэж энэ жил Баян хонгор аймагт төрүүлсэн хавчиг зэрдмөр ирсэн гэдээсэн тэр зэрдмөр баха. За эхнэстэй мордын уралдааны ард талд орж ирж байгаа энэ саарал марыг харуулаарай. Оволтой аймгийн Баян сумын уяаж Ундрахын бор саарал гэдэг мөр энд орж ирлээ. Саран дэвсгэртэй зөөр гисэн суудаа тамхтай Оволтой аймгийн Баян сумын Ундрахын саарал мөр. За энэ бол одоо энэ хавийнхаа олон нааданд төрүүлж яригдаг ийм одоо хурдан мөр юм байна лээ. Цаа талд нь урд талд нь цэнгэр хувцастай хүүхэдтэй бормоор урд талд нь
Говьтай аймгийн Халиун сумын аймгийн алдарт байж Төмөрбаатарын мормор гэдэг өнөөдөр төөлж байгаа дөнгөн дээр очихмаар энд байна да. Арын хэдэн мордоос энэ л өнгөний хэдэн морин дээр очин доо. За энэ урдлын цэнгэр хувцастай хөөгтэй Говьтай аймгийн Халиун сумын аймгийн алдарт байж Төмөрбаатарын мормор. За энэ бол өнөөдрийн хувьд өнгөний хэд дээр очиж магадгүй юм байна. Говьтай аймгийн Тонхол сумын харьяат аймгийн иргэдийн хурлын дараа галсан Шовдой хүүхэн Эрдэнэтийн халтармар энэ хэдэн морины дунд талд орж ирж байгаа харагдаж байгаа шиг байна. За их насны мордын уралдааны Говьтай аймгийн Шараг сумын уяаж Баатарын хармар Дорногуйн унган Баатарын хармарын дунд талд орж иж байна. Энэ улаан хувцастай хүүхэдтэй энэ хэдэн морины хамгийн наадалт ява харна нөгөө морол Говьтай аймгийн харьяат аймгийн алдарт уяаж Шараг сумын Баатарын хар гэдэг морины дунд талд орж ирсэн. За уршилъя. Ингээд 30 40 дээр явж байгаа манай мордыг манай зургаачийн дунд харуулсан. За ундрахын саард морчин дуршилгана. Тэр урд нэг 113 номертой улаан хувцастай хүүхэдтэй цэнхэр Говьтай аймгийн Баян улс сумын уяаж Эрдэнэтийн Бацаагийн зэрдвэр. За энэ зэрдвэр 113 номертой энэ зэрдвэр бол Говьтай аймгийн Баян улс сумын уяаж Эрдэнэтийн Бацаагийн зэрд гэдэг мөрөнд дуршилж байгаа харагдж байна. За ингээд уршлаад өнөөдрийнхөө мод их насны мордын уралдааны ахаад одоо өнгөрийнх мод. За энэ хоёр дээр нэг сайхан тогтчоор Өвөр хангай аймгийн Богд сумын уяаж Доржийн Самдан жигмэтийн одоо хурдан Загалмарны уртал Говьтай аймгийн Халиун сумын уяаж Орсогийн хармар гэдэг цааталт нь явж байна. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн унган гадуу Говьтай аймгийн Халиун сумын уяаж Орсогийн хурдан хармар гэдэг мөр байна. Сумынхаа наад нь хоёр харигдсан, Халиун сумын наад нь хоёр харигдсан ийм мөр. За уршлаад урдлынхаа мордон дээр ахаад очие. За тэрний урдлын мордон дээр. За ингээд их насны мордын уралдааны өнгөний морд нэг 12 3-аар яваа мордыг манай зургаачин харуулгаад Цээл сумын харьяат Монгол улсын начин Дүгрийн нэмэх хоёрын хээрмөрөнд 330 номертой юм шиг байна. Говьтай аймгийн Цээл сумын харьяат Монгол улсын начин Дүгрийн нэмэх хоёрын хурдан хээрмөрөнд явж байна. За уршлаад урдлынхаа мордон дээр очиж. Говьтай аймгийн Дэлгэр сумын уяаж Нямбаатрын хээрмөр тэр урд талд нь байна. За наад талд нь улсын алдарт уяаж Сэдвийн андумрын одоо хурдан харилга мөр байна. За түүний урд талд нь ява Улаанбалгаатай хүүхэд унсан хармар бол Говьтай аймгийн Өхмөр сумын уяаж Даваа жаргалын алтармөр гэдэг энд байна. Хар алтармөр бол Говьтай аймгийн Өхмөр сумын уяаж Даваа жаргалын хар алтармөр энд дунд талд уршиж байгааг манай зургаачин дөрөнд харууллаа. За ахаад энэ урдлынхан том харногоомор бол Говьтай аймгийн Баян улс сумын аймгийн алдарт уяаж Ганбаатарын одоо хурдан харногоомор энд явж байна. За энэ одоо хүндэлтэй туугаа тамга гэх бах та нэмэх хасах тамгыг хүндэлтэй туугаа тамга гэх бах та харногоомор одоо явж байгаа. За ингээд их насны мордын уралдааны өнгөний хэдэн морин дээр ногоон цамцтай хүүхдийн хонгормор бол Говьтай аймгийн Баян улс сумын Батбаярын хонгормороо. За энэ бол одоо бас л олон айрагда төрүүлсэн ийм одоо хурдмороо Говьтай аймгийн Баян улс сумын Батбаярын хонгормор байна. Говьтай аймгийн харьяат Монгол улсын гарч Янцангийн Батэрдний буурлмор гэдэг энд одоо уршиж байгаа харагдж байна. Батэрдний буурлморны цаатал Говьтай аймгийн Тайшир сумын уяаж Үлзийн ганцэргийн мормор цааталд нь уршиж байгаа. За Үлзийн ганцэргийн мормор бол одоо хүүхэд нь хонлоо дээр нь майжаад байна. За Батэрд нь Гардийн буурлмор өнөөдөр гидс канган шүү мордож ямар ч холхоогүй болсон канган шүү гэдстэй мордсон байгаа харагдсан. Та буурлморч хайрдах нь ч бараг одоо энэ автайхан байж магадгүй юм байна да. За ингээд их насны мордын уралдааны аман хүзүү 3-2 дээр ява 2 морийг манай зургаачин дуранд харуулъя. За их насны мордын уралдааны аман хүзүүн дээр Говьтай аймгийн Халиун сумын уяаж Гамбалтын урдан саарал мор гэдэг энд гараад иржээ. За энэ хар саарал мөр хамгийн наадалд нь ява Говьтай аймгийн Халиун сумын уяаж Гамбалтын хар саарал гэдэг мөр үзэгчтэй урд талд нь явж байгаа харагдж байна. За түүний ард тал дээр нь байгаа Говьтай аймгийн Дэлгэр сумын уяаж Дэлгэр жаргалын хармар. Дэлгэр жаргалын хармар бол одоо энэ ард дээр нь ява 100 тамгатай хармар. Загсан тамгатай хармар. За ингээд их насны мордын уралдааны өнгөний морин дээр очиё. Хэвтэ юмнаас босоо цугтаасан ч шиг гараад явах шивдэ борморч өнөөдрийн хувь төхөөрөмж унаал үзүүр дээр нь очиод хошуурч байгаа харагдж байна. За ер нь бол одоо аргагүй ч бас хурдан мор гэдгээ бол одоо олон нааданд батлан харуулж байгаа. Баруун Алтай нутгийн 2 дан шигт одоо Баруун Таван аймгийн хурж уусан дэвжэн дээр гараал газар дээрээс одоо цуулдаг мөрдөө энэ бол Говьтай аймгийн Шарах сумын уяаж Даваа нэмийн мормор гэдэг энд гараад ирсэн байна. За 2 дан шигт аригсан Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр сумын унган одоо ийм одоо цуутай хурдмөр өнөөдрийн их насны мордын уралдааны хөтлөөд гараад ирсэн байна. За 90 түүш мундаг мөр хамрын нөх их мундагтай ийм мөр байна лээ. За тэгээд ер нь хэрийн амтан шиг их л эвгүй хийцтэй ийм одоо мордоо Даваа нэмийн мормор. За өнөөдрийн хүн ихч том хүүхэд унсан юм байна. Ер нь бол ямар ч өөртөө түүрэггүй явдаг юмэр байлээ. За дан шигт бол одоо Дуунжингийн нөргөнд 7 настай ягамрыг бол одоо хараахан дийлээгүй аман хөзөөцсөн. Ер нь бол одоо 100 цаа холбооч хөө одоо орсон байгаа. За ингээд Даваа нэмийн ягамар хөтөлсөн хэрэг заарчлаа. Говьтай аймгийн Шараг сумын уяаж Даваа нэмийн мормор өнөөдөр Шараг нутгийн додмондагийн нэмлалга нааданд нэг Шарагын говьс ирж өнөөдөр энэ их баяр нааданд нэг төрүүтэй сайхан наадаж ирэн тун магадгүй болоод ивчлээ. За ингээд бормор бол одоо хол гараад хөдөлсөн. За бормор нэг 50 м хүрээний юм аа.
За аман үзүүн дээр нь Говьтай аймгийн Халиун сумын аймгийн алдарт байж Гамболтын саарлмаар хэвээрээ. 3 дээр Говьтай аймгийн Дэлгэр сумын байж Дэлгэр жаргалын хар ногоомор 3 дээр хэвээрээ. 275 номертэй юм байна. Дэлгэр сумын байж Дэлгэр жаргалын хармар төрмөнх гэж 12 настай хүнсэн. За Дэлгэр жаргалын хармарын дийлээд аман үзүүн дээр гадарсан. За харшилъя харийнхаа мөрдийг одоо харуулъя. Айхтархан хүүхдүүд зам товчилж ингэж уралдаад байгаа манай зурагlaачийн дунд одоо сайхан харуулж байна. За ингээд их насны мөрдийн уралдааны өнгөний мөрдөн дээр за тэр хоёр хүүхэд бол зам төвчөөдлөө одоо тэр цаагуур уралдаад явчихлаа. Да борморыг тэр салгаад урдуур явцсан байгаа. За арын мөрдийг одоо харуулъя. За ингээд их насны мөрдийн уралдааны 4 дээр яваамар Говьтай аймгийн Тайшир сумын байж Өлзийн ганцргийн саарлмар бор саарлмар 4 дээр Жанцангийн Баттэрдэн ардын одоо хурдан бууралмар айргийн 5 дээр явсан хэвээрээ. За тэр цаа талаар нь яваа ногоон өвстэй хөвгтэй Баян уулын Батбаярын хонгормор тэр 6 дээр яваа. Говьтай аймгийн Баян уул сумын байж Батбаярын хонгормор айргийн 5 мөрний ард дээр 6 дээр одоо уршиж байгааг манай зурагlaачийн дорн харууллаа. За урдлын 3 мөр юу болсон бэ? За арайч бараагүй байна. Борморыг бол одоо ер нь өнөөдрийн хувьд ер нь банхад ер нь тун хэцүү юм байна да. За ингээд Говьтай аймгийн Баян уул сумын хараад аймгийн алдарт байж Батбаярын молор хонгор гэдэг мөр тэр урд уршилж байгаа. За ингээд 5 6 мөр явцсан. За 7-гийн мөрийг нэг арадаас харуулъя. За их насны мөрдийн уралдааны 7 дээр орж иж байгаа сайхан алтар мөр их насны мөрдийн уралдааны 7-гийн алтар мөр энэ орж ирлээ. За их насны мөрдийн уралдааны 7 дээр хөвгөлтэй сайхан алтар мөр 179 номертэй юм шиг байх юм аа. Сайхан алтар мөр 7 дээр орж ирсэн. За энэ бол одоо энэ алтай чигийн унган адуу байна да. Говьтай аймгийн Өхмөр сумын даваа жаргалын алтар гэдэг мөр байхаа та энэ алтай нутгийн унган адуу гэж үсэн Говьтай аймгийн Өхмөр сумын даваа жаргалын алтар мөр гэдэг 7 дээр орж ирсэн энд явж байгаа шиг байх юм. За алтар мөр мөн байна 179 номертой Говьтай аймгийн уяач даваа жаргалын алтар мөр араас орж ирсэн. За энэ 8 дээр яваа улаан хувцастай хүүхэдтэй хээр мөрийг зэрд мөрийг харуулаараа Говьтай аймгийн Баян уул сумын байж Эрдэнэ 90 Бацаагийн зэрд мөр энэ Төв аймгийн унган мөрөө Говьтай аймгийн Харьяат Баян уул сумын Харьяат Эрдэнэ 90 Батбаярын одоо хурдан Бацаагийн хурдан зэрд мөр 7 дээр орж ирсэн зэрд мөр. За энэ ч одоо нэг л харсан л мөр байх чинь вэ 113 номертой Эрдэнэ 90 Бацаагийн зэрд мөр чинь Төв аймгийн унган мөр байхаа энэ харж байсан л мөр шиг санагдаад ивчлаа гэнт. За энэ 8-ийн мөр 7-гийн мөр тийм ээ. За 8-ийн мөрийг харуулъя. Өвөр ханга аймгийн Богд сумын байж аймгийн одоот байж Доржийн Самдан жигэмтийн ягаамарын 8 дээр орж ирлээ. За Самдан жигэмтийн ягаамарын 8 дээр одоо нэлээд ширүүхэн хөлтэй сайхан орж ирж харагдж байна. За энэ уруу дээр нь бол хүүхдүүд нь одоо сайхан урдуулах хэрэгтэй. За Доржийн Самдан жигэмтийн ягаамар гэдэг энд одоо ороод ирсэн уршиж байгаа харагдж байна. За түүний ард дээр Говьтай аймгийн Цэсмийн харьяат Монгол улсын чинь дүүрийн нэмэх хоёрын хээрмөр энэ ард дээр нь орж иж байгаа харагдж байна. Хоёр жиг солбож хатгаад байгаа энэ хээрмөр одоо нэмэх хоёрын начны одоо хурдан хээрмөр энд одоо орж ирж байгаа харагдж байна. За их насны мөрдийн уралдааны арын мөрдийг харуулдаа анзаарлагын дуранд. За энэ ард дээр орж ирж байгаа Говьтай аймгийн Баян уул сумын Ундрахын мөрмөр гэдэг чинь наагур орж ирлээ дээ. Цэнгэр хувцастай хүүхдээ Ундрахын мөрмөр. Дунд толд нь Говьтай аймгийн Чандаман сумын яаж Бадмын махлын 8 настай халдсан мөр байна. Улсын хоёр наадан соёолын насандаа 7 турдлаа Төв аймгийн 90 жилийн ойх төвийн бүсийн даншиг наадан 4 турдалсан Говьтай аймгийн Чандаман сумын яаж Бадмын махлын зэр талдсан мөр борморны Ундрахын мөрмөрний цаа талд нь ард нь Алтай нутгийн харьяат улсын алдарт байж ган төмрийн одоо хурдан алаг мөр байна. За аршаа суугаад арын мөрдөөс яахан дахиад нэг харуулах хий да. За их насны мөрдийн уралдааны дунд талд одоо 14-5-аар явж байгаа мөрдийг манай зурагlaачийн дуранд харуулж байна. 177 номертой улаан хувцастай хүүхдээ бормор Говьтай аймгийн Тайшир сумын Бэлэг Баатрын мөрмөр гэдэг энд ороод ирсэн уршилж байгаа харагдж байна. 221 номертой Дүгэр цэрэнгийн цог хоёрын хармар байна да. Говьтай аймгийн Тайшир сумын харьяат болов Дэлгэр сумын харьяат аймгийн алдарт байж Дүгэр цэрэнгийн цог хоёрын хармар Сүхбаатар аймгийн Асгад сумын унган адуу их цаалнасандаа Говьтай аймгийн баяр нааданд айрагж өсмөр ард дээр нь гараад ирсэн алаг мөр баруун бүсийн даншиг наадандан айрагдаж байсан Говьтай аймгийн Даруй сумын харьяат аймгийн алдарт байж Гарвын алтан гэрлийн даншиг алаг гэдэг юм ард дээр нь гараад ирж байна. Хатагтай хэр алаг мөр Говьтай аймгийн болж байгаа олон наадан төрүүлж яригдсан ангийнхаа баяр наадан төрүүлж яригдсан ч байх шүү. Говьтай аймаг баруун бүсийн даншиг наадан хувдын даншиг дайрагдаж байсан авчигмөр өнгөрсөн жил тонхил тулсан Говьтай баруун бүсийн хаврын бүсийн уралдаанд төрүүлж байсан иймэр за уршлаа наа хэдэн бөөмөртэйгээ уршиж за Говьтай аймгийн харьяат аймгийн алдарт байж Дүгэр цэрэнгийн цог хоёрын хармар асгатаас авчирсан жилээ их залмар аймгийнхаа наадан наман үзүүлсэн гэсэн баха. Түүний урд талд нь яваа цэнгэр хувцастай хүүхэдтэй сайхан хээр мөрийг нэг харуулаарай. За энэ Говьтай аймгийн Баян уул сумын уяач Баян Баатрын хээрмөр Говьтай аймгийн Баян уулын Баян Баатрын хээрмөр талд нь явж байна. За 135 номертой сайхан хээрмөр их насны мөрдийн уралдааны дунд хэмдэлд ороод ирсэн. Энэ Говьтай аймгийн Халиун сумын уяач Дэмбэрлийн ойн бэлгийн хээрмөр гэдэг энэ 135 номертой наа талд нь байна. За Гарвын алтан гэрлийн алаг гэдэг мөрч газрын улмөрний орлон хоёроос гайхах юмгүй айхгүй мөрдөө
Зөвлөлийн гойн дээр том зуузаа тамхтай энэ хээрэлэг мөр баруун бүсийн нэг шиг надад харагдаад өнгөрсөн жил Алтай баруун бүсийн хурдан хөлөгчдөр бол хаврын уралдаанд төрүүлсэн сая Даруй Сүмийнхэн 90 жилийн хойно баяр таатанд аман үзүүнд хурдалж чад давхар уягаар даншигтай уралдсан болов уу яасан бол одоо тэгээд хээрэлэг мөр өнөөдөр нэг 14 5-аар л харав зүрэн зүү автгаад гарч ирлээ дээ 16 7-оор за ингээд уршилъя. За урдлын эдэн морин дээр Говьлтай аймгийн Баян улсын ундрахын мормор Хинтээ аймгийн унгамор байх. Энэ одоо урд нь яаж давхиж ирсэн юм бол доо. За ер нь бол баг том багнаад нь нэлээд айрагдад төрүүлсэн ийм л одоо мордоо. За улсын чинь дүүрийн нэмэх хоёрын хээрмэр түүний урд талд нь байгаа. Цааталд нь байгаа. За дүүрийн нэмэх хоёр нь чинь бол одоо Говьлтай аймгийн Цээл сумын угуул хүн. За ер нь олон жил одоо бас сүүлийн жилүүдэд морь одоо хурдмар хийж байгаа. Өвөр ханга аймгийн богд сумын байж Доржин сандан жигэн 7 оны Говьлтай баруун бүсийн ажиг тэр соёолон хонгор морын аман үзүүлж байсан уяачаа. За өнөөдөр мөнгө хааны унган тамхтай загаал морно мөнч дээгүрхэн гараад ирсэн уршиж явч вэ. За урдлын хоёр морин дээр очие. Ардын хувьсгалын 92 жилийн төрөлсний сэнгэл баяр наадам соёол насндаа болоод урдж байсан Дорнод аймгийн Цагаан Аваа сумын уяж Өлзий төгтгөн лавдөржийн адууны угшилтай Ховд аймгийн Чандман сумын Бадмын махлын халдсан гэдэг морийг Говьлтай аймгийн Бэгэр сумын уяж Бөөрөнхийн Амар уйсгалан гэдэг хүн бэлгэн төгч байсан мороо. Энэ бол одоо 8 настай морь. За энэ жилийн хувьд одоо яаж урдсныг сайн мэдэхгүй байна. Энэ Төв аймгийн Баян гүнжил сумын Түмэн дэлгэрийн их хоёр уяж өнөөдөр энэ халдсан морийг үйж хурдлуулж байгаа. За халдсан морь бол одоо ер нь гайхааргүй л хурдан мордоо бас. Дан шиг нааданд айрагдсан улсын нааданд 10 дотор хурдлаад үтсэн. Энэ жил одоо 8 настай мөр халдсан мөр энэ жил хурдан байгаа мөр. За уршилъя. Энэ хоёр мөр ингээд өнгөн дээр бол одоо очих юм байна да. Сугтай бол одоо ер нь тун шуурмагхан байгаа харагдж байна. За 270 хэдэн номертой улаан хувцастай хүүхэдтэй хээрмөр тэрний цааталд нь одоо урагшлаад байгаа харагдж байна. За энэ бол Говьлтай аймгийн Дэлгэр сумын байж Дэлгэр жаргалын хармар хаа та 274 номертой юм байна. Говьлтай аймгийн Дэлгэр сумын Нарванчингийн алтар гэдэг мөр байна. Дэлгэр сумын Нарванчингийн алтар гэдэг мөр өнөөдөр Ихнэстийн мордын уралдааны 16-7-оор нэлээд дээгүрхэн гарч ирсэн уршилж байгаа харагдж байна. За ингээд Ихнэстийн мордын уралдааны 5 мөр тэр дэлгэцнээ харагдж байгаа. Тэр халтар мөр 5 мөр 6 нь энэ наадалд яваа улаан хувцастай хүүхэдтэй зээрдмөр 6 дээр Говьлтай аймгийн Баян улсын Эрдэнэ 90 Бацаагийн зээрдмөр 6 дээр явна. 7 дээр орж ирж байгаа тэр зээрдмөр өнөө Алтай усын давуу дөржийн зээрдмөр биш байгаа. Баруун бүсийн Дорж давгийн зээрдмөр баруун бүсийн дашиг нааданд айрагдаж байсан Дорногов аймгийн Ихэд сумын унган зээрдмэртийг адилхан мөр. За энэ бол нэлээд холоос одоо харагдаж байна. За ингээд дөрвмөр өнгөний 5 мөр тасарсан 5 дээр Говьлтай аймгийн Цээл сумын хараад Монгол улсын гар Жанцангийн Батэрдны буурлмаар 5 дээр хэвээрээ. За гардын буурлмаар сая дан шигтэй одоо ер нь нэлийн дээгүүр уралдаж байгаад одоо суучсан. Өнөөдрийн хувьд бол одоо ер нь өнгөнийхөө хэдэн морьтой ер нь тун сайхан уралдаж байгаа байна. За урдалд нөгөө Говьлтай аймгийн Тайшир сумын байж Өлзийн ганцэргийн одоо хурдан Борс хаалмар урдалд нь байгаа. Говьлтай аймгийн Тайшир сумын Өлзийн ганцэргийн Борс хаалмар. За Говьлтай аймгийн Дэлгэр сумын байж Дэлгэр жаргалын хар гэдэг мөр энэ одоо гараад ирсэн байна. 275 номертой аман үзүүн дээр гараад ирсэн хармар бол Говьлтай аймгийн Дэлгэр сумын Дэлгэр жаргалын хар гэдэг мөр одоо гараад ирсэн байна. За ингээд Ихнэстийн мордын уралдааны өнгөний бормор. За борч одоо ер нь үнэн хурдан мор байх ч вэ. Газар дээрээ сагараал ганцаараа сална. За ер нь бол одоо өнөөдрийн хувьд бол ер нь битүү тууратын юм битгий хэл одоо ер нь ямар ч нааданд юмчмаар одоо цуг явах нь ер нь буртай бол одоо ер нь тун хэцүү байгаа болтой байх шүү. За ингээд Говьлтай аймгийн Шаргал сумын уяж Даваанымын бормор гэдэг өнөөдрийн хурд уралдаанд хар үзүүрийн зүүн хоолоор орж ирэхэд ер нь харааны газар бараан бараг харагдахгүй шахуу бүртээсэн ганц бүгүй юм л нэлээд холд авсан. За ингээд Даваанымын бормор бол одоо өнөөдөр хол юм аа. 37 номертой марцсан. Сая дан шиг тус 37 марчсан санагдаж байна. За ингээд Даваанымын бор гэдэг нь бол одоо ер нь хол байна. За тэр нүднийх нь харц хажуугийнхаа ямыг давхилбанда харж байгаа энэ тэр нэг чон ашигтай тэгж хардаг юм мөр харагдж өгч вэ. За ингээд хоёр дан шигийн айраг Говьлтай аймгийн Түрүү Даваанымын бормор одоо ингээд гавхалгаараа хөтлөжлээ. Энэ жил улсынхаа их хоёр нааданд очиж уралдаад уралдсан гэж одоо дуулж байсан. Дээгүр бол одоо харагдаагүй үдэл. За ингээд бол одоо бормор бол одоо нэлээд хол гараад ирсэн. За одоо нэг сайхан очиж зэрэгсэж харуулчаа тэгээ харшаа сууя да. За ингээд Шаргал сумаас түрэн ирсэн Монгол улсын додмондоо ээжийн цолны мэлалганаад Шаргын бормор өнөөдөр ямар ч байсан Монгол улсын додмондоо ээж цолных нь мэлалганд одоо ирж одоо Түрүү магнит хурдлах гэж ер нь гайхын газарг болох шиг боллоо одоо. Бормор бол одоо хүүхэд нь барайтайгаа. За үнэхээр бол одоо ер нь хурдан мөр байна. Хоёр чихнээ хатгаж байгаа нь дарай дөөр харагдаад байдаг юм одоо мөр харагдаж байна. За харшаа сууя. За ингээд Даваанымын бормор гэдэг одоо ингээд мандлын автгаар одоо өгсөж эхлэхэд бол одоо ер нь ганцаараа гараад ирлээ. За одоо энд бол одоо их олон нухчаатай ийм байгаа. За манай зураглаачийн дуранд одоо арийнхаа мордыг бол одоо сайхан харуулах бах. За ингээд Даваанымын бор гэдэг мөр бол одоо ер нь за энэ давж байгаа энэ төр нэг арай өөр мөр байна тийм.
хүүгэр газар дээр даваад явж байгаа энэ. За аман үзүүн дээр Говьтай аймгийн дэлгэр сумын яаж дэлгэр жаргалын хар гэдэг мөр аман үзүүн дээр ивэрэ. Айргийн 3 дээр яваа Говьтай аймгийн дайшир сумын Өлзин өндргийн саарл бор саарл гэдэг мөр Сүхбаатар аймгийн Халзан сумын унган бор саарл мөр өнөөдрийн хорд оруулаад Айргийн 3 дээр гараад ирсэн. Энэ чарныг эрчтэйхэн байгаа мөр чи энэ л байх шиг байна да. За өнөөдрийн хувьд 2 бормор одоо ер нь суралдаж ер нь тун магадгүй байна да. Өлзин өндргийн мөр гэдэг мөр тэр урд талд нь яваа. За энэ бормор бол одоо ер нь аман хүзүүн дээр тун чирүүхэн очиод нийлж байгаа болтой байх чи. Ихнэсний морь гэдэг бол ингээд нэг 17 км яваад морь сайхан цуураад нэг үлдээр ихэлгэтэл дайрч байдаг морь бол одоо ихнэсний морио гэж манай дээхнүүгийн уяачаад бас их ярьдаг. За ингээд давааны минь борморны ард дээр Өлзин анзаргийн морь гэдэг морь энд гарчээлээ. За ингээд 2 3 морь. За ард чи 4 5 морь дээр харуулъя. За 4 5 морь. Айргийн 4 дээр явж байсан да. Халууны гамбалтын саарл морь 4 дээр баг хэвээр юм байгаа үстэй. За ингээд аршаа суугаад одоо харуулъя. За аршаа суугаад харуулгаа. За халуун сумын гамбалтын саарл морь Говьтай аймгийн Цэс сумын Монгол улсын гар Жансангийн Батардны уурлмор 2 4 5 дээр хэвээрээ. За Говьтай аймгийн харьяад улсын гард Батард нь бол Алтай констракшн компани бүх гэж явдаг. За өнөөдөр захирлынхын тодмолдоо байж цолны мэлалга наадамд одоо их насны морь харагдаж бэлэг барих юм байгаа дээ гардын хувьд. Өчигдөр хурдан саарл үрэн өнгөний 4 үрээтэй сударсаар угаад ойрхон ирд суугаад 8-ын турдалсан. Өнөөдөр буурал морин дутууг нь гүйцээ дундуурыг нь дүгэргэж бас л магадгүй болоод ичлээ. За ингээд 5 морь мандлын дөрж рүү өксөж ихэлсэн. 6-гийн морь. За 6 дээр зэрдмэр ороод ирсэн. Говьтай аймгийн Баян улс минь Эрдэнэ 90 Бацгийн зэрдмэр 6-7 дээр гараад ирсэн байгаа. Түүний ард дээр Ховд аймгийн Жандман сумын яаш Бадуи махуулын одоо хурдан халдсан мар. За тэгнэ ингээд морины довтой нэг 17-8 яваад сэрхлээр л гараад ирдэг. За ингээд Ховд аймгийн Жандман сумын яаш Бадуи махуулын одоо хурдан халдсан мар цааталт нь Говьтай аймгийн Өхмөр сумын даваа жаргалын халтар мар. За наад талд нь Эрдэнэ 90 Бацгийн зэрдмэр гэсэн энэ 3 мөр бол одоо ингээд гарч ирж байгаа харагдаж байна. За энэ бол одоо 6 7 8 мөр 8 дээр Ховд аймгийн Жандман сумын яаш Бадуи махуулын халдсан мөр 9 дээр Говьтай аймгийн Дарив сумын харьяад аймгийн алдарт байж Гарвын алтан гэрлийн одоо хээр алга гэдэг мөр чинь хүссэн ч гарч ирлээ хүсээгүйч гарч ирлээ дээ харин энэ өстой хурдан мөр байна. Ер нь л одоо ингээд морины нэг цус сайхан задраад нэг гүйцэд сайхан мор цуураад халаад ирэхлээр л одоо гараад ирдэг ийм мор юм байгаа харагдаж байна. За 10 дээр сайхан зэрдмөр гараад ирсэн энэ дуршилж байгаа харагдаж байна. Говьтай аймгийн Баян улс минь яаж Цэс хөрөнгийн хүрэн зэрд гэдэг мөр 10 дээр гараад иржээ. 240 номертэй марцсан Говьтай аймгийн Баян улс минь яаж Цэс хөрөнгийн хүрэн зэрдийн Дорнод аймгийн унган мөр юм байна. Дорнод аймгийн унган мөр. За тэр Гарвын алтан гэрлийн алга мөртөө зүгүр шивчээ дөө. За алга мөрийг жоохон дагаж харъя. За энэ бол аргагүй хурдан мөр байна. Мөр сайхан цугаал газар сайхан одоо тавиад ирэхлээр одоо гараад ирдэг ийм мөр байна. Говьтай аймгийн Дарив сумын яаш Гарвын алтан гэрлийн алга мөр сая одоо 90 жилийн хөвөр наадам наман хүзүү дурдсан. Говьтай аймагт тулсан баруун бүсийн Ховд аймагт тулсан баруун бүсийн даншиг наадамд хавчиг мөр аман хүзүүдэж байсан баг шүү энэ чи баг. Хавчиг мөр хайрагдсан баг. Тэгээд өнгөрсний Говьтай аймгийн төгөлд тулсан баруун бүсийн хурд уралдаанд хаврынхаа уралдаанд төрүүлсэн. Говьтай аймгийн аймгийн алдарт байж дүүзэн сүрэнгийн шаргамар гэдэг газар дээрээс гарч өтгсөөр газрын дамд төрээд суухад энэ алга мөр араас нэр залгаад одоо төрүүлж байсан санагдж байна. Заашаа хаа суучид давааны минь бормор өнгөрсөн хэвээрээ аман хүзүүн дээр нь Говьтай аймгийн дайшир сумын Өлзин анзаргийн бормор тэр урд яваа. За 3 дээр дэлгэр жаргалын хар морь, 4 дээр Жансангийн Батардны гардын буурал морь явах шиг байна. 5 дээр халууны гамбалтын саарл морь, 6 дээр даваа жаргалын халтар морь, 7 дээр Ховдын Жалмны Бадмын махлын халдсан морь, 8 дээр Говьтай дарвын Гарвын алтан гэрлийн зэрд морь, 9 дээр угаа 240 номертой Говьтай аймгийн Баян улс минь Цэс хөрөнгийн хүрэн морь. За 10 дээр за энэ 274 номертой өнөө Говьтай дэлгэрийн хээрмөр ороод ирлээ. 274 номертой мордсон Говьтай аймгийн дэлгэр сумын уяаж Нарванчингийн зэр гэдэг мөр хээр гэдэг мөр орж ирлээ. 274 номертой халтар мөр бол Говьтай аймгийн дэлгэр сумын уяаж Нарванчин гигантны өнч гигантны мөр байна хөөе. Говьтай аймгийн дэлгэр сумын уяаж Нарванчин гигантны одоо хурдан халтар мөр гэж одоо бүртгүүлсэн байх юм. За Нарванчин гигант уг нь завхны хүмүүлөө шиг санагдаад байх юм. За Нарванчин гигантны хээрмөр өнөөдөр мандлын дэрж тонгооход 10 дээр нэг давхан одоо давлаа да. За энэ араас орж ирсэх өнөө бормор л орж иж явах шиг ундрахын бормор гэдэг цааталд нь орж иж явах шиг байна. За ингээд ихнэслийн мордын уралдааны арын хитэн морин дээр 56 номертой улаан өвстэй хөвгтэй энэ Говьтай аймгийн Өхмөр сумын аймгийн алдарт бай Жамблан сайхны ягаан саард гэдэг мөрөө. Баруун бүсийн даншиг их наадамд айраг дурдж байсан Жамблан их сайхны ягаан саарл мөр Говьтай аймгийн дэлгэр сумын аймгийн алдарт байж Дүгэр цэрэнгийн цог хоёрын одоо хурдан хар мөр 2 энэ дунд талд орж иж байгаа бол цаа талд нь 340 хэдэн номертой хүүхэд унсан Говьтай аймгийн Баян улс минь байж Инг тайвны бор саарл гэдэг мөрөөр талд нь байна 100 зай тамхтай бор саарл мөр
За энэ надад Жамбалын их сайхан гэж Говьтай аймгийн Хөхмөрцөн Түхийдэх бүтэн хоолтой мөр байна өө. Энэ Говьтай аймгийн Хөхмөрц сумын харьяат аймгийн алдарт байж Жамбалын их сайхны ягаан саарл гэдэг мөр бол одоо энэ баруун мөсийн их даншиг нааданд бас л айрагдж байсан ийм одоо баруун мөс нутагтаа бол нэрд гарсан хурдан мөрөө. Ард дээр нь аймгийн алдарт байж Дүгэр Цэрэнгийн цог хоёрын одоо хурдан алтар мөр гараад ирсэн байна. Энэ аймгийнхан баяр нааданд за саарл мөр бол одоо даншигт нэг төрүүлж хоёр айрагдсан мөр баг шүү. Саарлмаар даншигт нэг төрүүлсэн хоёр айрагдсан ийм одоо мөр. За цог хоёрын алтар мөр бол Говьтай аймгийн баяр нааданд их цаалан аман үзүүлсэн. За энэ махисэн их том толгойтой халтар мөр бол одоо бас л айрагдд төрүүлэхэд энэ яагаад орж өгч гайхааргүй л ийм хурдан мөр. За арын мөрдийг одоо харуулъя. За их насны мөрдийн уралдааны нэг 17-8-аар явж байгаа мөрдийг одоо манай зөрүүлэгчийн дуранд харуулж байна. За их насны мөрдийн уралдааны 12-3-аар гарч ирсэн том сайхан зуусаад хамгаалтай 342 номертой Говьтай аймгийн Баян улсын яаж инг 50-ны урмөр гэдэг энд одоо гарч ирсэн байгаа байна. За түүний ар дээр энэ ундрахын мөрмөр өгшгөө. За нэг сайхан нэмнэтэй хонгормор энэ төгөргийн хонгормор байна шүү дээ. Өнгөрсөн жил Говьтай аймгийн Тонхил суманд болсон баруун мөсийн аврын уралдаанд аман хүзүүн дурдж байсан төгөргийн хонгормор орж ирлээ. 157 номертой байх шиг байх юм. За энэ хонгормор бол Говьтай аймгийн Төгөрөг сумын алгын дүмэн далай хонгормор өгөө. Энэ жил Говьтай аймгийн Бугад сумын 90 жилийн он байр нааданд төрүүлээд Төгөрөг сумынхаа нааданд төрүүлээд өнгөрсөн жил аймгийнхаа бүсийн уралдаанд 6-аад Тонхилын бүсийн уралдаанд аман хүзүүцсэн Сүхбаатар аймгийн Асгад сумын онгон одоо Говьтай аймгийн Төгөрөг сумын үеэс алгын дүмэн далай хонгор гэдэг мөр энэ намнаатай орж ирлээ. За энэ хонгорморыг би бол өнгөрсөн жил энэ Тонхилд аман хүзүүдж явахад нь одоо үзүүлж байсан мөр гэдгийг одоо сайн харлаа. За ингээд их насны мөрдийн уралдааны эхний хэдмөр бол одоо сайхан суурсан алгын нөмнөлөө хонгормор мандлын дэрэлд тонгооход нэг 17-8-аар өшөө орж ирж харагдж байна. 234 номертой ягаан замцтай хүүхэд уусан сайхан зэр талцсан мөр энэ дуршаа явж байгаа харагдж байна. Говьтай аймгийн Дэлгэр сумын харьяат нийслэлийн алдарт байж бөө хүүгийн осор гарвын зэр талцсан мөр Сүхбаатар аймгийн Алдсан сумын харьяат Монгол улсын мандав Цэнт цэрэнгийн онгуугийн унган адуу их цаалан наснда Монгол улсын хөдөлмөрийн баатар Данзан нэмийн даваа хүүгийн Баатар цулны мэлалгын нааданд аман үзүүн дурдж байсан Говьтай аймгийн Дэлгэр сумын харьяат нийслэлийн алдарт уяаж Монгол улсын авиат эдийн засаг Улаанбаатар аудит компаниас хараад бөө хүүгийн осор гарвын зэр талцсан мөр Монгол улсын мандав Цэнт цэрэнгийн онгуугийн унган адуу ийм одоо хурдан мөрөө. За ард дээр нь ява инг 50-ны мөрмөр 28 номертой мордсон мөрмөр Баян уулын ундрахын мөрмөр энэ Баян уулын ундрахын мөрмөр байна. За алгын дүмэндлээ онгормор Сүхбаатар аймгийн Асгад сумын унгамроо тэр Жамбалын инг сайхны ягаан саарлмар бөө хүүгийн усар гарвын халдсмар Говьтай Баян уулын инг 50-ны бар саарлмар. За Говьтай аймгийн Дэлгэр сумын Дүгэр Цэрэнгийн цогны харамар гэдэг. Алтай нутагтаа ер нь байнгын дарав дотор хайр түрүүнд дурдж байдаг энэ хэдмэр гарч ирлээ да. Алгын дүмэндлээ хонгор гэдэг маань араас жаахан доохон хаваас гарч байгаа да. Аймгийнхаа баяр нааданд арай харагдаж чадаагүй байгаа. Бүсийн уралдаанд хаврынхаа бүсийн уралдаанд бол аман хүзүүдсэн. Энэ жил Говьтай аймгийн Бугад сумын 90 жилийн төрүүлээ Төгөрөг сумынхаа нааданд төрүүлсэн ийм одоо хурдан мөрөө. За ингээд инг 50-ны гурвалмар Дүгэр Цэрэнгийн цог хоёрын харамар хоёр энэ толгой дээгүүр гарч ирэхэд хоёулаа л одоо ер нь 10 хэдээр гарч ирсэн. Осор гаргуун зэр талцсан мөрийг бүтэн хоолтой юм байна. Өнөөдөр урууд нь нэлээд шахаж оролдож байна да. За наашаа цаашаа мөр хандтаараад одоо наашаа орчих байлаа. За энэ бол инг 50-ны бар гэдэг мөр. За мөр нааш цаашаа яваа цаашаа яв. Хүний мөр хадуурч яваад өөдөөснөө. За ингээд их насны мөрдийн уралдааны нэг 10-аар яваа мөрдийг манай зургаачин дуранд харуулсан. За осор гаргуун зэр талцсан мөр өнгөнийхөө 10 дээр гарч ирлээ. Говьтай аймгийн Дэлгэр сумын угуул Монгол улсын авиат эдийн засаг бөөгөн осор гаргын хурдан халдсан мөр Дүгэр Цэрэнгийн цог хоёрын харамар хоёр орж ирсэн. Алгын дүмэндээ хонгормор гэдэг чинь араас нь нэмнэн дэрвсэн юм орж ирээ тэр цаана орж иж явах шиг. Дээхэн үеийн уяачид гүлмэн дэрвсэн их насны мөр гэж ярьдаг байсан бол нэмнэн дэрвсэн дараа хонгормор алгын дүмэндээ хонгормороо асгтын хонгормор урд тал нь баруун мөсийн их даншиг наад нэг төрүүж хоёр харагдсан. Засгийн газрын тогтоолтой наад нэг төрүүж харагдсан мөр шүү. Төрүүж харагдсан мөр Говьтай аймгийн Хөхмөрц сумын аймгийн алдарт байж Жамбалын инг сайхны мөр саарл гэдэг мөр тэр урд ягаан саарл гэдэг мөр тэр урд талд нь улаан хувцастай хүүхэдтэй цагаан саарл мөр явж байгаа. Дэлгэр жаргалын харамар байгаа. За ард тал дээр нь байна. За урд тал дээр нь 200 дэлгэр 74 номертой Говьтай аймгийн Дэлгэр сумын Наараванчин гигантны эрмөр гэсэн байна. За гигантны мөр бол одоо өнөөдөр ер нь баруун мөсийн энэ сайхан урд уралдаанд ер нь их л сайхан гараад ирсэн байгаа харагдж байна. Вэ. За ингээд их насны мөрдийн уралдааны өнгөний хэдэн мөрөн дээр айргийн тав дээр ява Говьтай аймгийн Цайз сумын харьяат Монгол улсын гард Жанцангийн Батэрдны бууралмар айргийн тав дээр гараад ирсэн энэ дуршиж байна. Батэрдны гардын бууралмар. За түүний урд тал дээр нь Ховд аймгийн Чандран сумын уяаж Бадмын махбодын хурдан халдсан мөр 3-4 дээр гараад ирсэн байна. За Бадмын махбодын халдсан мөрний урд тал дээр нь Говьтай аймгийн Дарив сумын уяаж Гарвын алтан гэрлийн одоо хурдан халаг мөр. Наад талд нь Говьтай аймгийн Баян уул сумын уяаж Цэс хөрөнгийн аймгийн алдарт уяаж Цэс хөрөнгийн Дорнод түрэн гэдэг мөрөнд гараад ирсэн байна.
За Гарвын алтан гэрлийн алга гэдэг ч гарцаагүй хурдмар байна да. Газрын талд орж ирээд бүтэн хөлс нь гарч ирээ шивтарч байдаг мөр байна. За Ховд аймгийн Чандам усмын Бадмын махлын халдсамар, Ховд аймгийн Баян усмын аймгийн алдарт бай Сээсрэнгийн хөрмөр хоёр. За уршлээ. Өнгөнийхөө хоёр морон дээр очиж хоёр бормор өнөөдөр холбоо тавцсан юм шиг харагдаад байх юм. За Ховд аймгийн Шарах сумын байс Даваанымын морморон дээр тэр харийнхын мормор очицсан юм шиг харагдаад байна. Өлзийн ганцаргийн мормор л очицсан юм шиг харагдаад байна. За тийм байна. Очихоор орохоо бүр илүү гараад ивцэн юм шиг харагдаад баг чинь. За ингээд Говьтай аймгийн Шарах сумын харьяат Монгол улсын додмондоо байж Хадваасангийн Батэрдний Тодмондоо байж цулны Мэлалга наадмын их насны мордын уралдаанд газрын хурдан шандас 177 хурдан ажнаа гарааныхаа төхөөрөмжөнд дээр 24 км-ээс эргэж их насны мордын уралдааны үзүүрийн хоёр бормор гараа толдожээ. Говьтай аймгийн Шарах сумын Даваанымын одоо бормор Говьтай аймгийн харьяат аймгийн алдарт байж Өлзийн ганцаргийн одоо хурдан бормор хоёр Тайшир сумын яаж Өлзийн ганцарг Тайшир сумын нутаг цаана Далангийн нуруу харагдаж байна да. За өнөөдөр төрлөг нутгийн алдарт одоо Шадраа уулын додоо дам тэргүүдээ алдартай олон хүмүүсийн төрсөн нутаг гэдэг байгаа шүү. Энэ сайхан нутгийн одоо хурдмар байна да. За бормор ер нь хоёр бормор. За энэ одоо ер нь аргагүй нэг их насны мөр гэдэг энэ 20 хэдэн км олдчихад үзүүр дээр ингэж хөдөлж ивэл энэ бол их насны мөр тооцогдноо. За ингээд Говьтай аймгийн Тайшир сумын Өлзийн ганцаргийн бормор, Говьтай аймгийн Шарах сумын байс Даваанымын бормор хоёр өнөөдөр хол гараад хөдөлсөн байгаа юм байна. За Даваанымын бор гэдэг морыг ирээд 3 км хэрээнээ зуурлаа да. Тэгээд аргагүй одоо тэгээд нэг зуурч байгаа дахиад одоо гараа хөдөлж байна. Энэ бол одоо аргагүй хурдмар байна. За юм зуурхад ингээд үлддэг мөр гэж байдаг. Юм зуурхад явах мөр гэж байдаг. За Даваанымын бормор, Шаргын Даваанымын борморыг өнөөдөр бол одоо 3 дахь хуулж аваачаад зэрэгцүүлээд илүү бүр гаргаж ирээд одоо алдлаа. Ахаад алдлаа. За ахаад Өлзийн ганцаргийн борморыг ахаа шигсан. За ахаад одоо шахаж иртээ. За энэ бол одоо энэ бормор бол одоо өнөөдрийн хувьд ер нь онцгой хурдан байгаа мөр байна. За тэр бормор ахаад алдлаа. Ер нь овоо нэг уужуухан төөлж өгч вэ. За Далангийн нуруу харагдаад одоо өнөөдөр бол одоо Шарган говчус одоо харагдах баг шүү энэ одоо энэ хөндлөлд. За ингээд Орон алтай нутагт болж байгаа Монгол улсын додмондоо байж Монгол улсын хамгийн залуу тодмондоо байж болж байсан Altai Construction компани ерөнхий захирал Монгол улсын додмондоо байж Хадваасангийн Батэрдний цоллны Мэлалга наадмын их насны мордын уралдаанд 177 хурдан ажтай 6 дээрээс 24 км-ээс эргэж Говьтай аймгийн Шарах сумын байж Даваанымын бормор энэ их хоёр наадмын их насны мордын уралдаанд түрүү магнит хурдлагаар ингээд орж иж байгаа хүмүүс болон та бүхэн харж байна. За Өлзийн ганцаргийн борморыг ч ер нь их л одоо зуурууллаа да. Тэгээд арай л одоо барсангүй дээ. Цуг явсан юм аа бас одоо үрдэг ийм одоо морь байгаа харагдж байна. Энэ бормор чинь айхтар тийм одоо шунагхан их уршаа хийцтэй их айхтар шунагхан дагвилтэй. За ер нь бол одоо ер нь буурдгүй морь байна. Ганд 4-7 настай ягаан морь улсад айрагдсан морь нэг гарч ирж байж нэг ганц холбоотой дийлсэн болохоос баруун алтай нутагт ер нь барьж уралдахад ер нь л одоо ер нь хэцүүхэн морь энэ гарч ирж байгаа юм байна. За ингээд өнөөдөр бэлгийн удирдлын тооллын 17 дугаар жарны намрын одоо ихэн хөгжин хонин сарын шинийн 11-ний бэлэг сайн өдөр Говьтай аймгийн Алтай хотод баруун бүсийн урдан улыг шилгаруулах одоо даншиг наадмын дараахан болж байгаа Монгол улсын додмондоо байж цолны Мэлалга наадмын их насны мордын уралдааны түрүүч барайны зурхаад орж ирэхэд Говьтай аймгийн Шарах сумын яач Даваанымын хурдан бормор даншиг наадмын 2 айргийн хурдан бормор одоо инхүү төрүүлэн орж ирж Тодмонлайн одоо Мэлалга наадмын түмний ихэн алтан жолоо өргүүлж байгааг та бүхэн харлаа. За бормор бол одоо өнөөдөр ер нь юм хандлагад бэлтгэн байлаа. Говьтай аймгийн Тайшир сумын уяач Өлзийн ганцаргийн бормор аман хүзүүн турдалсан бол Говьтай аймгийн Дарив сумын уяач Гарвын алтан гэрлийн алгамар 3 турдалж Ховд аймгийн Чандаман сумын уяач Бадмын махуулын хурдан халдсамар 4 турдалж Баян уул сумын аймгийн алдарт уяач Сээсрэнгийн зээрдмэр айргийн 5 турдаллаа. Бугад сумын 90 жилийн ой төрүүлсэн Говьтай аймгийн Хөхмөр сумын алгын дүмэн далай хонгормор Говьтай аймгийн Хөхмөр сумын Жамбалын инх сайхны ягаан саарлмар 2 6 7 алгын дүмэн далай хонгормор 6 Жамбалын инх сайхны ягаан саарлмар 7 8 Говьтай аймгийн Цээл сумын харьяат Монгол улсын гар Жанцангийн Батэрдний бууралмар 8 турдаллаа. За бууралмар бол одоо тасарч ивсэн 5 морьтой зуларсаар байгаа. Тэгээд арайхан амжилт бол одоо айргийн арханаар орж байгаа харагдж байгаа шиг байна. 8-аар орлоо. За 9 мордыг харуулъя. За 9-д хээр мөр байна. За Говьтай аймгийн Дэлгэр сум Нараванчин гигантны хээр мөр гэж 274 номертой бүртгүүлсэн хээр мөр 9. За 10 дээр 173 номертой 11 дээр Эрдэнэ 2-ын Бацаагийн зээрдмөр 12 дээр Даваа жаргалын Халтармар 13 дээр энэ 283 номертой Шаргамар орж ирж байгаа шиг байна. Энэ Баян Хонгор аймгийн Бууцхан сумын Инх Хотын Шаргалаг гэдэг мөр орж ирж байгаа шиг байна. За 14 дээр Осрог арууга халдсан мөр 14 5-аар орлоо. За
Голтой аймгийн дэлгэр сумын дэлгэр жаргалын харамар 16-7-оор орж иж явах шиг байна. За энэхүү их насны мөрдийн уралдаан ундрахын мөрмөр 20-доор орж иж явах шиг харагдлаа. За энэ Голтой аймгийн Алин сумын аймгийн алдарт байж Гамбалтын саарал мөр гэдэг энд нэлээд бас дээгүрхэн орж ирж явах шиг байна. Түүний ард дээр шарцамцтай хүүхэдтэй хээрмөр Голтой аймгийн Баян улс сумын Батбаярын хээрмөр орж ирж байна. За ингээд их насны мөрдийн уралдаан бодлонг болд байна нөрлөө. Ногоо өвчтөй хүүхдээ Голтой аймгийн Алин сумын байж Торж довгийн хонгормор бас нэлээд дээгүр орж ирж явах шиг байна. За эргийн мөрний ашаараа юу яа. Болж байгаа толмондоо цолны мэлалга нааданд борморын төрүүлээ баяр хүргээ. Баяртай. За хэдхэн өдрийн өмнө даншигтай ам үзүүлсэн бас. Тэгсэн. Хоёр дахь даншигтай ам үзүүлсэн. Борморын хэд их медаль авч өгнө? Ямар нааданд авсан дэлгэн гоо. 8 их медаль авч энэ. Тий. Партизан аваарай л болчихсон. Унган Сүхбаатарын баян дэлгэрийн баян дэлгэрийн Зэндэ гэж хүний одоо. Зэндэ гэдэг юм. Тий. Зэндэ гэж залуу байт. Энэ жил хэдэн настай байлаа бормор? Энэ жил 7 настай байна. Даншигтай ам үзүүлж өнөөдөр бас сайхан төрүүллээ. Тийм нутгийн тодынхаа нааданд сайхан төрүүллээ. Баяртай. Надаас түрүү арга аваа. За. За ингээд өнөөдөр Ховд аймгийн Чандбан сумын яш Бадмын махлын халдсанаар өнөөдөр энэ их баяр нааданд хайрглаа. Баяр хүргэе. Сайхан байна. За. Соёлын наснда улсад одоо турдчихсан байна тийм ээ? Тий. Төв аймгийнхаа бүсэд дөрөөр тавьчихсан. Тэрнээс хойш юу яаж урдсан бай алдсан байна. Хоош ирнэ гэдэг нэг гавьгууд энэ найз нь амар яцглан гэдэг хүн бэлгэнд өгч байсан махалгт. Өнөөдөр танай гал үеийнхэн бас хэд хэдэн сайхан айраг авдаа шүү дээ. Сайхан аачлаа. Та нутгийн зон болонд хандаж ирсэн юм гэж. Сайхан байна. Та нутгийн зон болонд олон дөрвөн айраг авч байна. Сайхан нутг байна. За сайхан надаарай. За. За зөвчтэй ингээд Голтой аймгийн Хайшир сумын яач Өлзийн ганцоргийн хурдан бормор айраг дурдлаа. За баяр хүргэе. Сэтгэлээс аваад өөрийгөө танилцуул. За баярлалаа. Голтой аймгийн аймгийн алдарт байж Өлзийн ганцор гэдэг юм байна. За бормор ямар удамтай хиний унган мөр вэ? Халдсан сумын хиний унган. Сүхбаатарын аймгийн халдсан сумын Батмөнхийн Батулдын унгаа одоо. Батулдын унгаа. Тэгээ Батулд. За нэг. Өмнө нь яаж урдж ирсэн мөр вэ? За өмнө нь соёлонд 5 сарын 3-нд аймгийн хаврын бүсээр төрүүлээд улсын баяр наадмаараа төрүүлээд тэгээ өнөөдөр таашир сумынхаа 90 жилд аман гүзүүдээд тэгээ өмнө нь хэд хэд аваа харагдсан. За Сүхбаатар аймгийн энэ жишээс Сүхбаатар аймгийн хадсан аймгийн нийгмийн дат юуны зоригхта төмөрсөх аймгийн алдарт төмөрсөх энэ Голтой аймгийн алдарт тогтох аймгийн алдарт төмөр хат дээр ах эдэртэй их баярлсан шүү гэж баярын мөнтийн өөр өчигд их баярлж байна. Сайхан надаарай. Аймгийн Голтой энэ Алтай дарсын Батэрдэнд баяр гэж яад их гоо сайхан байна. Ард түмэн их баярлж байна. Тэгээ Батэрднийхаа гээд нутаг бас нь яах вэ? Юу гэдэг. Нутгийн илгээрэн кон төр дээр төвшин болон сайхан над цаараа гэдэг. Хөдөлгөөн хурдан бүхэн хүчтэй байх болтой. Баярлалаа сайхан надаарай. За. За үзэгчтэй ингээд Голтой аймгийн Даруй сумын яаш Гарвын алтан гэрлийн даншиг алга гэдэг мөр өнөөдөр айраг турлаа. Баяр хүргэе. За баярлалаа. Тэгээсээ хооцохгүй юу. За өнөөдөр сайхан баяр болж байна ингээд. Алтай нутгийнхандаа Монгол улсын тод мандлаа уяачи Батэрднийхаа цолны медалганд ярьж их мөр айрагдууллаа. Өнөөдөр баяртай байна. Алтай нутгийнхандаа бас энэ баярын мэндийг хүргэе. Алга мөр нь хиний унган мөр үлээ. Урдан өсгөөндөө сайхан хэлсэн. Энэ би Фэнтэ аймгийн Баян удах төгсөлтөө. Би нэг нутгийнхаа аймгийн алдарт уяач ах төвшихаас авсан. Тий. Алга мөр чи баруун бус 2 даншигтай ярьсан байна тийм ээ. Тий баруун бусын 2 даншигт хайрг орсон. Завхан аймгийн 90 жил соёлон аман хүзүүдэд Галдан босх тааны 300 жил Ховдын мар бүсийг хүрдэд хавцг мөр дөрөөр давхиж харагдсан. Энэ жилийн хувьд ер нь хэд уралд ба даригын хэсэм жилийн үед аман хүзүүснээс уралдсан уу? Энэ жилийнхаа надад 3 дахь уралдаанд явж байна. Даншигтай яаж уралдаг вэ? Даншигтай яг хаашаа Ховд аймгийн Даруй сумын сургуулийн 90 жил явж төрөв хүртсэн. Тэгээд энэ баяр дээрээ айраг тарлаа. За алтан надмаас айраг төр авч Алтай нутгийнхныг баярлуулаарай. За баярлалаа. Танай телевизийн хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Энэ За наш хэрэгээр. За юуны өмнө одоо энэ сайхан нааданд их насны мөр харагдсан танд баяр хүргэе. Манай үзэгчд өөрийгөө танилцуулахгүй. Тавигалтай байвал сумын. Аймгаар төвхөө Зээсрэнгийн Батэрдэн гэдэг юм байна. Зээрдмэр энэ ямар удамтай хаанхын юм бэ? Зээрдмэр Дорн татв. Дорнтой цагаан одоо манай энэ улсын алдарт байж
алтан сүхэл авчирч манай аавд өгсөн юм да. Макси авгахын юм. Аа. Ер нь өмнө нь яаж урж байсан бэ? Өмнө одоо энэ бүсийн нааданд 3 төрөв. Тэгээд тийм одоо нодны уржингаас ажиллаад бүсийн нааданд 3 төрөв. Сая энэ дарвихаа аваад 3-аар орчод. Тэгээд энэ дэл болж байгаа. Энэ Батэрдэн Тодмонлоо энэ Алтай нутгийн түмэн олныг их сайхан баярлуулж энэ хотолчуулсан сайхан наадам хийж энэ бас. Дай сайхан байна. Хүрмээр 4-оор очлаа. Баяртай. Тий, баярлалаа. Тий. Баярлалж чадах юмнаас Тодмонлоо та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За олон наадмаас түр баяр. За баярлалаа. аймгийн засгийн дарга хан Сэдэн хороо төрөлд тавьсан их насны мөрний шагнал Монгол улсын мандаттай ерөнхий төрөлд тавьсан их насны мөрний шагналыг Аспайр майнинг компани захирал ерөнхийг болоод гаргал аймгийн тав төрөлд тавьсан их насны мөрний шагналыг Монгол улсын зам дөрвийн Амгалан Баатар нар гардуулж байна. Hayır, çok güzel olur ya. Аймгийн тав төрөлд тавьсан сондос хурдан их насны мөрний Монгол улсын